Сайн байцгаана уу хүүхдүүд бэ? Өнөөдөр математикийн хичээлээр 10-ын баталгаа бүхлээр тоймлох хичээлийг судалцгаая. 10-ын баталгаа бүхлээр тоймлох эхний арга тоон шулуун дээрх байршлаар нь тоймлж үзье. 4.8 метрийг тоон шулуун дээр тэмдэглэсэн байна. За тэгвэл 4.8 метр маань 4-тэй тэнцүү юу? 5-тэй тэнцүү юу? 5-тай ойроо гэдгийг харцгаая. Туусны урт ойролцоогоор 5 метр байна. За хоёрдугаараар тоймлох орны арын цифрыг 5-тай жишээж тоймлъя. Алхам 1 тоймлох орны арын цифрыг тодорхойлно. За бүхлээр арын цифрыг тодорхойлоод улаанаар тодруулж өгсөн байна. Алхам 2 тоймлох орны арын цифрыг 5-тай жишнэ. 5-аас их үү бага уу гэдгийг жишж өгнө. За тоймлох орны арын цифр 5-аас их бол тоймлох орныг 1-ээр нэмэгдүүлнэ. Жишээ нь 548 маань 5.5-тай ойрхон байна. Зөв тоймлосон эсхийг шалгаарай. Хаатна 7/161-ийг бүхлийн орноор тоймлъя. За бүхлийн орноор тоймлохдоо 5-тай жишээ. 7 маань 5-аас их байгаа учраас 7/161 маань 7 гэсэн байна. Зөв үү хүүхдүүд ээ? За буруу байна. Зөв бодолтойгоо танилцъя. 7/161 маань 8-тай ойр. Яагаад гэвэл 6 маань 5-аас их учраас 1 орон нэмэгдэнэ. Бид нь 7/161-ийг 10-ны орноор тоймлъя. 7/161 маань 7.7-тай ойрхон гэсэн байна. Зөв хүүхдүүд ээ? Буруу байна. За 7/161 маань 10-ны орноор тоймлохоор 7.6 болно. За үүнийг ажиглаараа бүхлийн орноор тоймлсон байна. 1/139 маань 2 бүхэлдээ ойрхон гэсэн байна. За мөн адил буруу утсан байна. 1/139 маань 1 бүхэлдээ ойр. 10/182 маань бүхлийн орноор тоймлоорой гэсэн байна. 10/182 маань 10 бүхлээ гэж тоймлсон байна. Зөв үү хүүхдүүд ээ? Буруу байна. 10/182 маань 11 бүхэлдээ ойрхон. Бүхлээр тоймлоорой. За үгснэгтэнд өгөгдсөн тоонуудыг бүхлээр тоймлоцгоё. За жишээ нь 257 маань 3 бүхэлдээ ойр, тэг 135 маань тэг бүхэлдээ ойр гэсэн байна. Тэгвэл бүгдөө 17/149-ийг бүхлийн оронгоор тоймлъя. 17 тэг бүхэл 177 бүхлийн оронгоор тоймлъя. 1 бүхэл 10/161-ийг бүхлийн оронгоор тоймлъя. 11 бүхэл 1/18-ийг бүхлийн оронгоор тоймлъя. 2 100/132-ийг бүхлийн оронгоор тоймлоход зөв гарна. За дараагийн хичээл. Үүний юу гэдэг вэ хүүхдүүд ээ? Бид нэр дөрвөн талын тэнцүү төрсийг квадрат гэж утсан байгаа. За тэгвэл бүгд одоо 10-ын баталгааны нэмэх асуултыг судалцгаая. Багш нь квадратыг 10 тэнцүү хэсэг хуваасныхаа 2-ын өнгө ялгаж бодлоо. Үүнийг бид нар энгийн баталгаагаар бичихдээ 10-ны 2 хэсэг гэж тэмдэглэдэг. 10-ын баталгаагаар бичихдээ 10-ны тэг бүхэл 10-ны 2 гэж. За тэгвэл багш нь 100 хэсэг болгож хуваасныхаа 20-ыг нь бодлоо. Үүнийг энгийн баталгаагаар 100-ны 20 хэсэг гэж тэмдэглээд 10-ын баталгаагаар тэг бүхэл 100-ны 20 болно.
Тэгвэл энд ижил ба ялгаатай зүйлийг харъя. Тэг бүхэл 12, тэг бүхэл 3/20. За хооронд нь бүгдээр нь жишиж үзье. Аль нь их вэ? За энэ хоёр маань хоорондоо тэнцүү. Бүхлийн цэгийн ард байгаа тгийг бид нэр орхиж болтгоо. 10 хэсэг хуваасны хаан 2 хэсгийг багш бодсон байна. За тэгвэл нэмээд дахиад 2 хэсэг нэмээд бодъё. Тэгэхээр тэг 14 болно. Дахиад 2 хэсгийг нэмье. Тэг 16 хэсэг. Одоо 10 хэсгийн маань 6 хэсэг бүтээсэн байна. Үүнийг тэгвэл бүгдөө нэмэгдэх болгоно гэлээ. Тэг 12 дээр нэмгэн, тэг 12 нэмгэн, тэг 12 тэнцүү, тэг бүхэл 16. За тэгвэл одоо бүгдөө тэг 16 дээрээ дахиад тэг 12-ыг нэмээд дахиад тэг 12-ыг нэмэхээр нийт квадрат төрсөн маань бүх талбайд бүтээсэн учраас 1 бүхэл болж байна. За бүхлийн ардлын нэгийг бүхэл хэсэг. За тэгвэл бүгдөө 1.5-ыг тэг 16 дээр нэмж өгье. 10-ын бодорхай бүхлийн цэгүүдийг харалдаа байрлуулж орныг харалцуулан нэмж байна. Бүхэл хэсэг дээр бүхэл хэсгүүдийг нэмсэн байгааг сайжруулаарай. 8.9 дээр 4.5-ыг нэмье. За эхлээд бүгдөө баруун гар талаас дотроо хэсгүүдийг эхлээд нэмнэ. 9 дээр 5-ыг нэмлээ. 14. 4-өн тавилаа. 1-ийг саналаа. 1 бүхлийн урагшин саналаа. За 8 дээр 1-ийг нэмээд 4-ийг нэмлээ. Нийт 13 гарлаа. За урагшаа зүгтээ орнолууныг дахиад 13 бүхэл 14 болж байна. За бодлогын бүгдээр хамтаан бодъё. 12.5 дээр 8.9-ийг нэмээрэй. Тодорхой хэсэгт маань 4. Бүхлийн хэсэг маань 21 гарч байна. Ингээд 21.4. Тэгвэл 37.5 дээр 21.9-ийг нэмэхээр хэд гарах вэ? Тодорхой хэсэгт маань 4. Бүхлийн хэсэг маань 59 гарлаа. 50-4 гэж байна шүү дээ. За та хэдэд маань тодорхой байрлуулж бүхийн тулд багш нь бүхлийн оронг хараар тодорхой оронг планаар тодорхойлсон байгаа. Яа тэгвэл энд бүхлийн орны дараа цэг тавиад бүхлийн орн маань цэгээр зарлагддаг учраас цэг тавьж өгсөн байгаа учраас тусад нь ингээл зөнгөөр ялгсан байна. 97.5 дээр 21.3-ыг нэмье. За тодорхой хэсгүүдийг нэмлээ. 8. Бүхэл хэсгүүдийг нэмлээ. 118. 118.8. За тэгвэл одоо бүгд 10-ын боторхайг хасахыг үзье. 3.5-аас 2.3-ыг хасаж үзье. 10-ын боторхайн бүхлийн цэгүүдийг харалдаа байрлуулж орон харгалзуулан хасаж байгааг сайжруулаарай бүгдээ. За боторхайн хэсэгт 5-аас 3-ыг хаслаа. 2. Бүхэл хэсэг бүхэл 3-аас бүхэл 1-ийг хаслаа. 1. 1.2. За одоо бүгдөө 2 бүхэл 14-өөс тэг бүхэл 16 хасъя. 11 хэсгээс хасагдаа бүхэл хэсгээс нь 1 бүхлийг задалж 11 хэсэгт шилжүүлэн хассан байна. Бүхлийн цэгүүдийг харалтай байхаар тоонуудыг байрлуулж бичгээ мартаж болохгүй шүү гэдээ. Дараахдаа хамтдаа бодцгоё. 48.9-өөс 3.8-ыг хасъя. Хэд гарах вэ хүүхдүүдээ? За
тодорхой хэсгийг эхлээд хасна. 9-өөс 8 хаслаа 1, 48 бүлээс 2 хаслаа 45. 78.9-өөс 6.7 хасъя. Тодорхой хэсэг маань 2, бүхлийн хэсэгт маань 72 гарч байна. 198.8-аас 27.5-ыг хасъя. Тодорхой хэсэгт маань 3, бүхлийн хэсэгт маань 171 гарлаа. 171.3. 3 бүхэл 142-оос 125-ыг хасныг ажиглаарай. За бид нар 10-ны орон маань 10-ны орон маань 2-оос 5-ыг хасаж болохгүй учраас нэг бүхлийг зээлээд, өнөөсөө нэг бүхлийг зээлээд шилжүүлсэн байгаа ажиглаарай. 342-оос хасгана. Тэг бүл 25, тэнцүү. 2 бүхэл 117 гарч байна. Дараах дахиж хадаад бүгдээрээ хамтдаа боцгоё. За тодорхой хэсэгт маань 12, бүхлийн хэсэгт маань тэг бүхэл 112. 1 бүхэл 125-аас 1 бүхэл 117 хасъя. 1 бүхэл 108. 1 бүхэл 125-аас 1 бүхэл 139-ыг хасъя. 1 бүхэл 186 гарч байна. 975-аас 280. 9 бүхэл 175-аас 2 бүхэл 183-ыг хасъя. 6 бүхэл 192 гарч байна. Гэрийн даалгаварт сураг бичгийн хуудас 110 номер 606-ыг бодоорой өгдөг. Өнөөдрийнхээ хичээлийг төвтэй оролцож анхааралтай сонссон сурагчдаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай сурагчдаа.